орой минь жоохон бомбогоор байна уу? Тийм баг зэрэг. Харин баг зэрэг ингэж байна. За эхлэе. За орой минь. Орой минь. За ахаад мэдрэмж хэрвэн ер нь дэжгүй байна уу? Ер нь мэдрэмж дажгүй. Дажгүй байгаа тийм. Гол нь нөгөө нэг ойрд айгүйх тийм нэг живэд. Живэл зээл живэлтэй мэдрээл. Тэгээ ер нь л эхэлж живж гин да тийм. Айхгүй юм шиг мэдрэмж төрж ийн байгаа айгүй юу? Гүгүү. Тэр мэдрэмж ингээ мэдрээд ахаар бас ингээд тэр живэлтэй нэг жоохон зөөлрүүлээл тий. Ингээл одоо сүүлийн үед тэгдэг болсон билээ. За та одоо энэ Чингис Mindset одоо энэ сургалтанд ер нь анх яагаад явахар болов? За одоо 3 жил гарны өмнө л дөө тий. Аз жаргалтай амар амгалан гэдэг одоо үг бол бас айгүй чухал. Тэрний одоо эрэлт гарсан гэх юм уу? Тий. Эрэлт гарсан. За тэгэл хувь хүн өөрөө яаж аз жаргалтай амар амгалан байх уу? Гэр бүлээ яаж, орчноо яаж амар амгалантай байлгах уу, тий? Ажил дээрээ яаж хэрхэн аз жаргалтай ажилтнуудыг одоо бий болгож ингээд хамтаараа ингэж гоё бүтээмжтэй ажиллах уу гэл ингээл тийм олон тийм талын юмуд ургасан л та. Тийм тэгээд тухайн үед бол одоо нөгөө яаж гэл ингээл ерөөсө болохгүй байсан. Нэг юм хайгаал гүгээд байсан. Тийм тэгж жагаал буддингүү ухаан одоо тэр Батсангал багшийн лимон санд би нэг жил гараа явсан. Тийм 4 удаагийнхан одоо хичээлийн аваад тийм тэгэнгүүт одоо бас нэлээ юм тайвшрал мэдрээд тий ер нь их болсон 6 зал хамаг амтэн чинь ер нь яах гэж энд ингэж одоо амтай болж ирдгийг ерөөсөл аз жаргалтай амар амгалан байх гэж ил ирдэг. Гэтэл нөгөө хүмүүс одоо тэрийг ингээ мэдхгүй өксөл шуналдаа автаал уур уцаар таавтаал тий. За тэгэл одоо нөгөө мунхын харанхуу маранхуу гэл ингээ зөндөө юм байгаа шүү дээ тий. Тэгдгийн байна л та тий. Тэгээд нөгөө бас тэнд бодингүү ухааныг судлаад бас нэг юм жоохон юм ингээ бас барьж авсан. Тэгэл одоо бас тавширсан тий. Ажил дээрээ болохоор ерөөсөө аз жаргал амар амгалан ярьдаг хүн болж ингэж хуйраал тий. За тэгэл хэсэг ингэж явсан чинь бас л ингээл нэг биш. Ингээл уураа төвчээд байгаа хэрнээл өсөж шунлаа төвчээд байгаа хэрнээл нэг мэдгээд ингээл гарч гараал тий. Тэгэл чи одоо хэдий болтол төвчих юм бэ гээл тий. За тэр мунхаг гэдэг нь бол нөгөө мэдхгүйгээ мэдэх гэдэг юм жоохон судлаал тий. Тэгэл ерөөсөө болохгүй л байгаад байсан л та. Тэгэл ахаал ингээл нэг юм хайгаал тий ингээл хайгаал. Тэгээ ичсэн чи одоо 25 оны сүүлээр юм да. Багшийн подкастууд гараад ирсэн. Тий. Тэгэл тэр подкастуудыг өстой нэг сайн шиг сонссон да. Дээш нь доош нь гүйлгээл сонсаал тий. Тэгэл тэр нөгөө нэг ингээл болохгүй байгаа тэр аз жаргалгүй байгаа амар амгалангүй байгаа юм одоо нөгөө сайн байх гэдэг юмар орлуулад байдаг ч байсан юм уу одоо ингээд бодоод тахт нэг тийм сайн л байвал одоо тий би сайн байвал манай ажилтнууд сайн байна одоо би сайн байвал гэр бүл минь одоо ингээд сайхан амар амгалан аз жаргалтай байна ч гэдэг юм уу тий тийм ийм жоохон ийм төрөгдөлтэй одоо төрөгдөл гэж хэлнэ шүү дээ тий одоо дутуугийн комплекс дунд бол айгүйх явсан л та тий тэгээд багшийн итгэдэг ер нь бол хувь хүн надаас шалтгаалж байгаа гэдгийг бол би мэдрээлээсэн тий бүгд надаас биш ч гэсэн тодорхой хэмжээний надаас бол ингээд бүх юм шалтгаалж байгаа гэдгийг мэдээл эрэл хайгуул хийгээдсэн. Тэгэл ээжсэн чинь багшийн подкастад гараад ирсэн. Тэгэл эхлээл ингээд сүнс гэл ингэхэр чи одоо хүмүүс одоо сүнс харах юм уу тий одоо нэг тийм өөр ойлголт байсан л да надаа. Олон сүнсүүдийг хардаг болох юм уу, мэдэрдэг болох юм уу, сүнсийг оруулах юм уу гэл ингээл. Тэгэл ингээл нилээ ингээд барт чинь 2 3 7 хоног ингээд сонссоо. Гэсэн чинь ерөөсөө яг л нөгөө ингээл эн чинь нөгөө дотоод мөн чанар тий, дотоод энэ хүн өөрт нь байгаа юм, дотоод ертөнц, дотоод мөн чанарл юм байна гэл би ингээл ойлгоол. Гэхдээ эн чи яас айгу айтайхан юм бэ гэл нөгөөдгий чинь подкаст гэж байн сонсоолсон надад амар таалагдтал. Тэгэл одоо тэр чи 11 сард юм шиг байна л да 25 оны. Тэгэл Чингис Mindset-тэй орж ирсэн.
community-д орж ирсэн онлайнда бүртгүүлээл. Тэгэл нөгөө бид нар хасаа дээр уулздаг байсан. Тэн дээрээ ингээд ирээл те. Тэгэл тийм үед чинь жоохон сонирн байж тээ. Нөгөө мо хоёр багш яагаад баахан асуултаар бөмбөгдөл. Тэгэл ер нь бол тэр сүнс гэдэг чинь би өрөл ахгүй те. Өөрөө одоо миний дотор байгаа зүйл гэдгийг ойлгоол. Тэгээд одоо бүр ингээд өөрийгөө ойлгохоос гадна бусдыг ойлгох юм байна. Бусдыг удирдах бүр юм дээд түвшний те удирдахуун том юм инжментийн ухаан юм байна гэл те. Чингис хааны замнал гэдэг чинь бүр маш том агуу тийм удирдахуун ухаан юм байна гэл ингээд ойлгоод ингээд одоо ингээд явж байна тий. Тэгээ одоо энд ингээд орж ирсэндээ одоо туйлын их баярлагдав. Таны одоо орхоос өмнөх одоо таны мэдрэмжүүд ч юм уу те орсны дараах одоо хичээлдээ суусны дараах үр дүн ер нь танд яаж мэдрэгдэжээ? Эсвэл хамгийн одоо топ 3 үр дүн ч юм уу те та дурдвал ер нь юу байх вэ? Айгүй олон байгаа уу тийм. Бас ч одоо ингээд 11 сараас онлайнтаад за бид нар чи энэ онд бол эрчимтэй танхимын сургалтанд хамраглаа шүү дээ тий. За тэгээд ирж байгаагийн үед бол одоо энэ өөрийгөө ойлгох. Тэсээ бид нар чи ингээд эхлээл нөгөө одоо ингээд сүнсээ мэдрэх гэл ингээд айгүй юм боллоо шүү дээ живээл тий. Нөгөө одоо өрлүүгээ орох тий одоо шившийн хүн дээрүүгээ орох тий одоо өвдөлтөө мэдрэх гэл ингээд тий. Тэгээд эн чи өөрийгөө мэдрэх мэдрэмжүүдээ ингээд өөрөө дотор болоод байгаа процессуудаа хэрхэн яаж барьж авах мэдрэх гэдэг юмыг бол одоо ингээд энэ дээр бол ингээд бүр ингээд өдөр болгон цаг тутамл ингээд суралцаад явж байгаа. Тийм нэгт нь хоёрт нь бол одоо нөгөө одоогоо барьж авах тий. Тэгвэл одоо би одоо өмнө нь ингээд амьдарсан юм байна гэдэг тэрийгээ ингээд зэмлээл үүсгээл буруутгаал гэдэг байсан тий. Арай өөр амьдарсан бол арай өөр байх хэрэгтэй байсан даач гэдэг юм уу тийм тэрийг одоо ингээ багасгаад за тэгээд одоо бид нар ирээдүгөө ингээ сайн сайхнаар төсөөлөхөөрөө дандаа нөгөө хар мянган бодол одоо хүн чинь ер нь ингээ 60 мянгаас 80 мянган бодол боддог гэж байгаа шүү дээ өдөрт тийм тэрний чинь тэгээ ихийнх нь л одоо нөгөө ингээ муу бодол эдэг гэж байгаа шүү дээ тэгэл ингээл нөгөө бодлынхаа утсыг хөвөөл тийм тэгэхээр ер нь ингээд нөгөө өөрийгөө мэдрээд ирэхээр хүн чинь ингээд бодлоо хумаад бодоод байгаагаа барьж аваад идэг юм билээ. Бодоод байгаагаа ингээд барьж аваа тий. Бүр ингээд идэг юм билээ. Тэгдэг болцсон. Тэгээ одоодоо төвлөрнө. Одоодоо сайн байвал болж байна. Одоодоо бас ингээд тий. Ингээд амар амгалан бай. Бас одоо цагаа мэдрэх. Илүү их одоо цаг дээрээ төвлөрөөд, илүү их одоо цагаа хайрлаад, хүндлээд гаргаж байгаа цагандаа айгуу тийм ач холбогдол өгдөг болсон гэх юм уу та. Тий. Одоо цагаа мэдэрснээрээ ер нь одоо юунд ач холбогдолтой юм. Одоо цагийг бид нар ингээд мэдрээд явхаараа одоо тэгээд ямар үр дүнч гэх юм уу те танд ямар өөрчлөлт гарч ийн. Өмнө нь бол барьж авч чаддгүй байсан гэж ойлгож болох уу? Тийм. Өмнө нөгөө нэг юу одоо вэ те би ч одоо захирал хийдэг байсан, борлуулалтын компани удирддаг байсан. Захирал хүний одоо бүр нөгөө өдрийнх нь гаргаж байгаа цагийнх нь 80% нь компанийн өсөлт хөгжилтөнд одоо ирээдүйдээ өсөлттэй компани бий болоход олон төслүүдийг хэрэгжүүлдэг компани тэрэн дээр уул нь ингээд төвлөрөх хэрэгтэй байхгүй юу? Ингээд төвлөрөх хэрэгтэй байтал өдөр тутмынхаа гал унтраасан одоо тэгэл өдөр тутмын асуудлуудад живэд ингээд тусдаг байхгүй юу? Тэгэл ингээд би ингээд төвлөрөхийг хүсэл ингээд хаалгаагаал ингээд суул яалтчгүй л тэнд ингээд галасаалтаа тэгэл тэрийг шийдэхгүй болохгүй гэдэг чи одоо төвлөрөхгүй байгаагийн шинж авахгүй тий тэгдэг байсан. Тийм тэгээд одоо ерөөсөө л төвлөрөх ёстой. Яаж төвлөрнө гэдэг чинь л одоо авахгүй тий. Тэгээд тэгдэг байсан өмнө. Одоо бол ингээд айгүй сайхан ятаж нэг кофе уугаад сууж явахдаа сэтгэл ханамжаа мэдрэх өөрийгөө сайхан чихнээсээ нэг хаяад ингээд аз жаргалыг мэдрээд байгаа юм шиг тийм. Амар амгалан мэдрээд байгаа юм шиг тий. Тэр чинь ер нь бол одоо гэдэг чинь төлөвлөл юм байна л та. Төлөвтэй байх, төвлөрөлтөө байх тий. Тийм л ухаан юм байна л та тий. Тэгээд кофе уухтаа аз жаргалтай, гэрийнхэнтэйгээ байхдаа одоо нэг сайхан нөгөө эдгээ инээлгээл тий. Ер нь л одоог бол би аз жаргал амар амгалан гэж бас жоохон тэр тал руугаа миний ингээд байнгын хайж исэн юм бас ингээд биелээд байгаа юм шиг тий. Тэгээ одоодоо ингээд одоо номоо уншсан чинь ингээд бүр ингээд нэгэн цагаа зарцуулж байгаа юм чи маш сайн. Тэгээ сурж байгаа бол маш сайн сурах хэрэгтэй гэдэг юм бол бидний одоо сайн байгаагүйд чинь бүгд одоо бидний ирээдүг бүтээт юм байна л та тий.
гэж би ойлгоод байгаа. Тийм. Бид нар ч одоо суралцаад явж байгаа хүмүүс шүү дээ. За танд одоо эргэн тойронд чинь юм уу те? Эсвэл магадгүй яг энэ одоо Чингис Mindset-ийн сургалтыг сонирхож байгаа хүмүүс ер нь байгаа ах л та. Та тэгэхээр тэдгэр хүмүүс хандаад ч юм уу те? Хэлэх ямар нэгэн зүйл байна уу? Юу гэж одоо хандаж хэлэх вэ? Тийм одоо бид нар нөгөө нэг ингээд community дотор бас ингээд хэсэг бүлгэрээ айгүй happy байгаа шүү дээ тий. Бид нар ч happy суралцаал хөгжүүл мэдхгүйгээ мэдээл ингээд айгүй сайхан байгаа. Тэнгүүд ингээд гараал ингээд одоо ингээд хүмүүстэй уулзаал хүмүүстэй ингээд харилцаанд ороход бол үнэхээр биш л байна л да. Тэг яг л бидний нөгөө өмнөх байсан шиг тий. Бүр ингээд хүн сонсдггүй, ойлгохыг хүсдэггүй. Тэгээ эрдэм хэрэглэх үл яах вэ? Тэгээ түгээмэл эрдмүүдийн бид нар өдөр тутамдаа хэрэглээд явдсан шүү дээ тий. Тэгэхээр одоо юу яах хэрэгтэй юм бэ? Ерөөсөл аз хүний өөрийнх нь энэ амьдрч байгаагийн утга учир мөн чанар чинь аз жаргал амар амгалан юм чинь эннийхээ төлөөл эрэлхийлэх хэрэгтэй л байна л гэж би одоо хэлээд байна л та тий. За тэгээд манай энэ сургалт бол тий хүн өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгоно гэдэг чинь л аз жаргал гэхгүй юу? Энийг ойлгох. Дээрээс нь хараа хүн шиг хүн болох тий. Хүн шиг хүн. Өөрөө хүн шиг хүн болж ижил бусдыг одоо маш сайн ойлгож одоо хүнийг ойлгох юм байна л та. Юу нь ойлгож байгаа байхгүй тий. Өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгох юм байна. За бусдыг ойлгосон хүн бусдыг ингээд зөв удирдан нэстэ тий. Удирдан манлайлал нэстэ тий. Одоо карьерийнхаа төвшнийг ахиулах гэж байгаа удирдан ухааны одоо хувийн хөгжлийн сургалтуудыг дуусгаад өөр ямар нэгэн сургалт эрэлхийлж байгаа бол одоо энэ community-д тий нэгдэх хэрэгтэй гэж одоо би уриалмаар байна. Тийм. За одоо цаашдаа ер нь одоо сургалтаас таны одоо хүлээж байгаа үр дүн ч гэх юм те ирээдүйд тийм болно гэж зэрсэн зүйл ер нь байгаа юу? Тэр зөврөөгөө ер нь халах гэж байна уу? Тийм. Би айгүй том зорилготой л доо. Одоо тийм 50 наснда 5 компани тузад одоо ажиллана гэдэг юм зорилготой байхгүй тий. Тэгэхэд бол би өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй тий. Тийм хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ би одоо энэ өөрийгөө хөгжүүлнэ гэдэг чинь л одоо би айгүй ном уншдаг л та. Тийм. Хүнээр нөгөө ингээд нэг тийм сонин үнэлтэй би хүнээр муугаа илүүлэхээр хүнээр өөрийнхөө дутуу байгаа комплекс одоо ур чадваруудаа илүүлэхээр ингээд тэрэнд ингээд хүлээж авдаг юм байна. Гэхдээ ер нь хүний мөн чанар тийм юм байна. Манай тэнгис гшилээд байгаа шүү дээ. Тэгэл яг л би тэрийг яг барьж аваад тэгээд нөгөө хүнээр хилүүлэхээр ингээд хүн хүлийн зөвшөөрдөг болохоор би 19 санаас хойш бас ингээл би үнэхээр биш байна. Би ингээ хайрцагт байна гэл ингээл өөртөө тэмцэлтэйл. Тэгэл тэр явцдаа нөгөө хүнээр хилүүлэхээр уурлаа тэрийг хүлийн зөвшөөрөхгүй болонгууд ном уншиж гисэн байхгүй юу? Ном уншиж гисэн. Ном яах юм бэ? Хүн илээг үстэй те намаа тий. Номнаас айгүй өөрийнхөө дутууг ингэж олж хардаг байсан тий. Уншаал ойлгоал хүүд би үнэхээр биш байгаа юм байна гэж айгүйх тэгж айгүйх ном уншсан тийм. За тэгээд тэрнийхээ хүчинд бас одоо тий энэ өөрийгөө нэг хагас угсаа ойлгоод өөр юм эрэлхийлээд ингээ яваад байгаа шүү дээ эн чинь тий. За тэгээд өөрийгөө бол одоо бүрэн ойлгоно. Энэ сургалтын дараа бол одоо бид нар чинь сургалт талдаа орж байгаа тий. Бүрэн ойлгоно гэж ойлгоцсон байх байх л гэж одоо бодож байна тий. За тэгээд нөгөө 50 наснда 5 компани тузад суух хүн чинь одоо бусдыг ойлгохоос л эхэлнэ шүү дээ. Тэ өөрийгөө ойлгосон, бусдыг ойлгоно, бусдыг удирдахуй ухаанд одоо сургана шүү дээ. Тийм үстэй тий. Удирдахуй ухааны хамгийн одоо супер сургалт гэж бол одоо би энэ Чингис хааны занал энэ удирдахуй ухааны сургалт ухаан гэж одоо би үзэж байгаа одоо. Би яг компанийнхаа буйнаар айгүйх тийм олон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдсан өөрөө ч бас ингээл нэгдсэн менежментийн тогтолцоо тий одоо яг миний нэг юм юу байдаг юм аа нэг юм сул тал яг өөрөө айгүйх ингээл санаачлаг гаргаад хүмүүсийг одоо сайн байлгах гал зүтгээл өөрөө сайн байх гал зүтгээл ингээл өөрөө баг энэ компани эзэн юм шиг сэтгэл зүгээр ингээд ажилтдаг буруу биш тий. Ингэж ажиллаад тэрэндээ ингээл амар энерги алдаад, эрчим алдаад тэгснээр тэрэндээ ингээл нөгөө хүн чинь ингээл сэтгэл санаанд ороотоод ядраал зүдрэл эрэнгүүтээ уур нэрв гараад стрессээ барьж чадахгүй, дээшиж уурлал, доошож ажилтнуудаа уурлал, гэрийнхэнтэйгээ уурлал тэг ингээл нэг юм болохгүй бүтэхгүй юм одоо дутуугийн комплексээс болоод ийм их үйлдэлүүд аягүй хийдэг байсан. За энэ үйлдэлүүд маань бол одоо бүрэн чихэд таашаа юм дээ. Одоо тэгээ ямар ч гэсэн
одоо арилсан байна л гэж одоо би хараад байна тийм. Тэгээд одоо 50 наснда хийх ажлынхаа удирдахуйн ухааныхаа хамгийн мундаг сургалтанд сууж байгаа юм чи одоо ойлгомжтой. Тийм. Удирдахуйн ухаанаар одоо мундаг болно л гэсэн. Одоо би бүр итгэл бол одоо бараг 100% төрсэн байгаа. Болно л гэж бодож байна. Чингис хаан ч өөрөө тий удирдахуйн ухааны одоо дэлхийд яригдж байгаа хамгийн мундаг мастер тий удирдагч, дагуулагч хүн байгаа шүү дээ тий. Ер нь бол хараа Чингис хаан ч одоо бид нар ер нь түүхээ мэдтгүү тий. Чингис хаан ч одоо яг би нэг кофе шоп суужсэн чи Чингис хааны одоо энэ дэлхийн талыг эзэлсэн их усүр нь юу юм бэ гэж надаас асуугаад байгаа байхгүй. Тэр үед би болохоор нэг хичээлдээ ингээл бас арай болоогүй явж ийч л дээ. Тэр чи бас сарын өмнө юм тий. Тэгээ одоо бол би ингээд одоо бүрэн одоо хэлнэ шүү дээ тий. Энэ бол хүн шиг хүн одоо би болгодог удирдахуйн ухааны одоо загалмайлсан эцэг нь юм аа тий. Чингис хаан бол тэрнээс бол одоо тэр хүмүүс л тэр одоо алаал талаал эзлэн дүрмгийлэл тий гэл ингээл явдаг гэд. Тэр бол мэдээч материаллык зүйлийг материалын ертөнд материалын юм хангахын тулд хүн эзлэн дүрмгийлт угаасаа л тэр эрт дээр үед бол угаасаа л байсан тий. Бүгд л байсан шүү дээ. Ганцхан манай Монгол биш тий. Тэр үл ингээ материал тэрнээс гадна тийм одоо хүн шиг хүн болох тийм удирдахуйн ухааныг л одоо хаад ноёдуудаасаа гадна тэр ард иргэдийнхаа үр хүүхдэд хүртэл суулгаж өгсөн нь одоо ингээд модны үндэс шиг тий дээрээсээ доошоо одоо тэр модон дээр байгаа навч тэр модны үндэс ингээд бүр бүхлээрээ ингэж бий болж тэр ингэж том юм юугаар ингэж одоо юугаар хуйлраагаар гэх юм уу ирчмээр юм уу тий ингэж улсаа ингэж удирддаг байсан тийм ухаан юм байна гэж би одоо ойлгож байгаа тий. Сарын өмнө болоог ээж гэлдэж штэ. Тэгэхээр энэ одоо сургалт ч юм уу тий. Тэгээ сүнсний сургалтын мэдрэмжтэй ном энэ богино хугацаанд одоо өсөлт өгдөг гэж ойлгож болох уу тий. Энэ бас нөгөө хувь хүнээс шалтгаалаад байна л да. Тий. Би ч юм болохоор нөгөө ямар нэгэн юм сурахтаа амар хичээнгүйлдэг. Бас юм хичээл зүтгэлтэй байхгүй юу. Нэг ч цагаа зарж би мөнгөө зарж аваад би сурахсаа. Гэхдээ одоогор би яг ажилгүй байгаа болохоор одоо цагаа аягүй сайн зарцуулаад байгаа. Тий. Тэгэл ингээл нэг ингээд нэг юм өрөөд би нэг юм ингээ өрөөд байгаа байхгүй юу. Одоо дотроо ингээд за энэ эрдэм энэ юу юм сүнгүй энэ юу юм ингээл ингээд нэг юм учрыг нь олоод ингээ хооронд нь ингээд нэг холбох гэж байгаа юм. Тий нэг тийм годод тий сайн хэлж мэдэхгүй л юм л да. Тийм ингээд нэг юм хичээлүүдээ ингээд байнга сонсоол энэ танхим нар ирээд хичээлээ сонсоход бол 20-30% тэрийгээ дахин ингээд сонсоход бол ахаал тэндээс багшийн хэлж байгаа үйлдвэр болгоно л одоо бүр ингээл айгүй тийм суралцгоос тийм мэдээллүүдтэй ингээл орж байгаа юм чи ингээл тий. Ийм байгаа тийм тэгээд би одоо тэгээд бас хичээж байгаа гэж бис өөрийгөө харж байгаа тий. Мэдээж хичээж л энэнийхээ оргил төрн шүү дээ тий. Тийм байна. За тэгээд одоо энэ одоо бусад те найз нөхдөдөө та ер нь энэ сургалтыг санал болгохгүй ойр дотныхон те гэрээхэндээ ер нь санал болгохгүй. Тийм өнгөрсөн 7 оны хагас өдрийн сургалт явагдсан шүү дээ. Би одоо хамгийн дотны найз хамтрагч байсан хичээг авчирсан. Тийм яг би л нөгөө нэг би бас ингээд сурсан юм аяг их хуваалцдаг байхгүй юу. Тэгэл нэг юм сурчаал тэгэл нөгөө хэдийг ажилтнуудаа дарга нарыгаа одоо тэгэл нөгөөдгөрөө ингээл мэдээлтэй бас их төвхтэй хүн тийм. Тэгээд нөгөө хичтэй бол ингээл айгүй хичээлийнхаа ингээд чухал одоо юмнуудаас хэлж өгсөн байсан. Тэгээд авчирсан. Тийм. Тэгээ одоо би гэрийнхнаас авчирна гэж бодож байгаа. Дээрэс нь одоо энэ үнэхээр ийм чухал сургалт авахгүй юу? Тийм. Удирдагч хүн бол одоо зүгээр энэ л сурах хэрэгтэй л гэж би үзэж байгаа байхгүй тий. Тэгээ яг хөө би одоо айгүй бас тодорхой хэмжээний хідэн одоо энэ албаны дарга нараа одоо тий ахлах хүмүүсийг бол одоо бас энэ олон жил удирдлагын ажил хийхдээ сургасан тий. Тэгээ тэр сургасан одоо дарга нарыгаа тэр одоо хүүхдүүдийгээ тий хүмүүсийг тий энэ ухаанд суралцаасай мэдэд аваасаа гэсэн чин юм сэтгэл байгаа байхгүй тий. Одоо бүгдэнд нь санал болгоно.
За тэгээд хувьтай нэг нь ирнэ тий. Чимээс хүн болгоны ирж суралцаж чадахгүй шүү дээ тий. Чадахгүй байхгүй юу тий. Хувьтай нэг нь бол одоо ирээд одоо суралцаад явах гэж би бодож байна. Монгол орончин үг түүхээ мэддэг тий. Нүүдэлчин соёл иргэншил гэдгийгээ бас тодорхой хэмжээнд ингээд тийм тодорхой хэмжээний мэдлэгтэй баймаар байна л да тий. За мэдхгүйгээ мэдээд одоо сургалтанд хамрагдаад эсвэл одоо өөрийнхөө төвшөнд судлаад явахаас гадна одоо энэ байгаль их дэлхий бол одоо биднэрт асар их одоо эрчим энергийг өгдөг юм байна. Байгаль их дэлхийгээ хайрлах хэрэгтэй тий. Байгаль их дэлхийгээс одоо ингэж итгэж одоо энэ эрчим энергийг одоо авах хэрэгтэй. Бид нар чи одоо ингээл бас айгүйх ядархаараа л тий эрчим энергийг татаал ингээд суддаг штэ тий. Ингээд энд хэрэгтэй гэдэг. Тэ одоо ингээд энгийн хүмүүс л бас гайхлах л та тий ийм юм байдаг аа тий. Байгаль их дэлхий бол биднийг байнгын хайрлж идэг одоо мөнх тэнгэр бол асар их одоо тийм бид нар гэрэл хүчийг өгч идэг тий. Тэгээд ийм ингээд бидний мэдхгүй тий өөр ийм одоо зүйлүүд зөндөө байдаг аа тий. Тэгэхээр одоо энд ингээд суралцаасаа мэдээсээ сүнс гэхээр одоо бити нөгөө ингээд тий өөрөөр ойлгоосай л гэж би хүсэж байна л да. Энийг одоо яаж тайлбарлах юм бэ тий? Сүнс гэдэг чинь би өөрөө миний дотор байгаа зүйл тий. Миний мөн чанарал гэж одоо ингээ ойлгоосай л гэж одоо хүсэж байна л да. Гадуур бол ингээ сүнсний сэрэлт мэрэлт гэл ингээ айгүй олон юм болоод байна шүү дээ. Хүн болгоно л одоо ингээ янз янзаар л ойлгоод авах байх л да тий. Тэгээд нэг ер нь ингээд дэлхийн суднууд одоо мундагуд бол ерөөс ингээд өөрийгөө ойлгосон хүн, өөрийгөө мэдэрсэн хүн л одоо бусдыг ойлгоно. Эхлээд өөрийгөө мэдрээ, өөрийгөө ойлгох гэдэг байгаагийн чинь л одоо бүр амар хамгийн гүн ухаан, хамгийн агуу ухаан нь л одоо энэ сүнсээ мэдрэх, мэдрэмжээ ойлгох тий гэдгийг л одоо энэ ухаан байна л да тий. Тэгээд энийг ингээд зөв сургалтын аваад ингээд ойлгоосоо гэж одоо маш их хүсэж байна. Яриул зөндөө их юм байгаа. За ингээд цаг цаваа гаргаад өөрийн эрчим хүч, энерги бүх зүйл сэтгэл сүнсээ зориулсан танд маш их талархлаа. За баярлалаа.